За бидний урилгыг хүлээн авч бас нэг цагийн хугацаанд чөлөөтэй ярилцах гэж ирсэн танд маш их баярлалаа. Тэгээ бид хоёр сая нөгөө өрөөнд хоёлоо үннээл ярих гэж тохирсон. Бага бодит төдлийг байгаагаар нь бодитоор нь ярилцсан гэж тохирсон байгаа. За энэ мэдээ илүү сайн ажилтдаг гэмээр танд өгөх юм. За тэгээд ярилцлага эхлэхээс өмнө ер нь хаанаас миний асуултууд ургаж гараад байгаа вэ? Ер нь ямархуу амьдралын туршлагатай үнэтэй та ярих гээд байгаа вэ гэдгийг бас нэг анзаараарай гэд өнгөрсөн жил орчуулсан намаа бэлгэлж байна. Дарангуулагчтай ярих тэмцэх байгээд Нобелийн инх тайвны шагналт сэтгүүлч Мария-Ресагийн ном байгаа. Мэдээлэл ер нь нийгэмд ямар чухал ач холбогдолтой юм бэ? Яагаад бид нар мэдээллийг цэвэр тунгалаг баримтад суурилсан байлгахын тулд ингээд хичээгээд байгаа юм бэ? Зарим хүмүүс амьдралын зорилгоо олгоцсон ингээд яваад байгаа юм бэ гэдэг талаар бас тайлбарлсан ийм ном байгаа даа. Тэгээд ярилцлагын хамгийн ихний асуулт амархан асуулт болоо гэж бодож байна. Таны бодлоор нийгэмд сэтгүүл зүйн хэрэгтэй юу? Яагаад ингэж асууж байна гэхээр сошиал медиа дээр бол бүх төрлийн мэдээлэл байна тий. Мэдээлэл бол хаа сайг байна. Бид нар их мэдээллээр дутаад байгаа юм алга. Энэ донд тэгвэл яг сэтгүүл зүйн хэрэгтэй юм уу гэдэг асуулт таны байр суурийг сонсъё. За юуны өмнө та бүхний энэ өдрийн амгалан айлтгаж Монгол сэтгүүл зүйн хүчний 113 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Өнөөдрийн уулзалт сандал үндэндээ бэлтгэж чадаагүй. Сая одоо хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж агаад сунжраад тэгээд уулзалт би яг ийм ярилцлаганд орно гэдгийг бас сайн мэдээгүй. Нэг ийм сэтгүүлчдийн арга хэмжээтэй л гэж манай баасан дам билсэн. Тэгээ яг энэ асуултанд яг бэлэн биш байна. Гэхдээ нэг үг хэлэх юм бол яг өнөөдрийн ийм хэлбэрээр бол ийм сэтгүүл зүй шулуухан үннийг хэлээрэй гэсэн болохоор шулуухан хэлэхэд баг хэрэггүй юм байна гэж хүмүүс нийгэм тийм ойлголт төрсэн байна гэж бодож байна. Та юу гэж бод? Тэгвэл бас энэ холбоо зохион байгуулалтанд ороод мэрэгжил болгоо өөрийн онцлогтой давуу талтай учраас өөрөө амьд организм байгаад өөрийгөө цэвэрлэж цэвэршүүлээд хөгжөөд явдаг нийгмийн зам ёсоор бол заашгүй хэрэгцээтэй салбар бол сэтгүүл зүйн салбар, сэтгүүл зүйн мэрэгжил энэ бол зөвхөн мэдээлэл хүргэх тухай асуудал биш гэж бодож байна. Зөвхөн мэдээлэл авахын тухайд өнөөдөр сошиал медиа, интернет олон хэлбэр Twitter одоо Facebook юу гэдэг ашиглаа мэдээлэл бол авч болно. Тэгвэл мэдээллийн урсгалын үнэн зөв бодтой байдал сэтгүүл зүй бол нэгсэндээ тайлан шүү дээ тийм ээ. Үнэн бод мэдээллийг дүн шинжилгээ анализ хийгээд тэнцвэртэй мэдээлэл хүргэж тэрнийг уншигч үзээд сонсоод өөрийнхөө дүгнэх хэрэгтэй. Дүгнэлтийг шахдаг биш. Өнөөдөр шиг захиалгатай аль эсвэл зорилготой хэлбэрээр хүнд нэг мэдээллийг тулгаж хүлээлгэх гэсэн тийм хандлага бол өөрөө сэтгүүл зүйн гэхээс илүү одоо орчин үеийн сошиал медиа юуны аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын өрийн хамгийн том эрсдэл болсон гэж Давос эдийн засгийн чуулган дүгнсэн байл. Тэр дотор хиймэл оюун ухаанаар өдөртөгдсөн сошиал медиа бол нийгмийн сүлжээ бол Орос Украины дайн одоо дэлхийн дайн зөрчлөөс ч илүү нэгдүгээрт нь хамгийн том эрсдэл болж өмлөгдсөн. Энэ бол нийгмигч төр засгийгч альва улсыг ч гэсэн нөлөөлж устгах чадах тийм зөөлөн хүч болсон гэдгийг дэлхийн хамгийн том эрсдэл гэж үзэж байгаа. Тэр утгаараа энэ бол маш тийм complicated буюу их толгомцоо асуудал болсон байна гэж бодож байна. Бид хэдийн арга хэмжээгээ юу гэж нэрлэх үгээ тэгээд нэг өнөөдөр ч ингэ яриад байгаа үр ашиггүй болсон, үр дүнгүй болсон юмнуудаа бүгдийг нэвдэж хаяад хэрэгтэй гэсэн юмн дээрээсээ ингэ босгоод шинээр бэлтгээгээд break and build гэдэг сэдв дээр ер нь бол тогтсон. Гэхдээ тэрнээс өмнө миний зүгээр одоо хувьдаа бодож исэн нэг сэдв бол үлдэх шалтгаан гэж би томьёолмор байсан. Яг би бол одоо сэтгүүлч гэж хэлэхэд арай болохгүй баха. 5-6 жил сэтгүүлчээр ажилласан. Тэгээд сүүлийн
голд нь 3 жил хэвлэл мэдээллийн байгууллага удирцсан. Тэгээ тэрнийхээ араас 6 жил иргэний нийгмийн байгууллагаар орцсон. Тэгээ сүүлийн 10 жил үндсэндээ сэтгүүлчийн хөдөлмөр хийгээгүй байна. Тэгэхээр ярилцлагын хувьд мэдээж яг сэтгүүлчийн чансаанд хүрэхгүй байгаа та бүхэн бас өршөөгөөрэй. Гэхдээ энэ ярилцлагыг би иргэний нийгмийн байгууллагад ажилладаг нэг Монгол улсын үндсэн хөлтөж 100 иргэний хувьд бас үлдэх шалтгаан гэдэг юм надад хамгийн чухал байгаад байгаа учраас тантай бас ярилцъя гэж бас зорьсон. Тэгээ таны яриан дээр бас яагаад ийм асуудал руу орчвоо? Ер нь нийгмийгээ ингээд залуу хүний хувьд мэдэрч байгаа мэдрэмж яагаад ийм үлдэх шалтгаан хайх хэрэгтэй юм шиг байдал руу орчвоо гэдэг рүү бас танд одоо хариулт бас гарч ирлээ. Тэр нь талархаж байна. Тэгэхээр нэг тодорхой хүлээлт байгаа шиг байна. Сэтгүүл зүйн ийм юм хийж чаддаг байвал одоо хэрэгтэй юм аа. Эсвэргээрээ зэвсэг болоод байвал ер нь байхгүйсэн ч яад юм бэ? Энийг бид нар шударгаар хэлэх хэрэгтэй те. Тэгэхээр ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ? Таны харж байгаагаар юу хийж чадчихвэл бид нар энийг хамгаалахын тулд үхэлтэн тэмцэх ёстой. Тэн идеологи философийн таалагдлаа. Break and build гэдэг чинь шүү дээ. Хэрвээ та нарт орчуулагч хэрэгтэй бол би нэг зэгцэрх хөдөлгөөн гэж орчуулмаар юм байна. Тэгээд сэтгүүл зүйн салбарт бас зэгцэрх хөдөлгөөн хэрэгтэй болсон юм байна гэж орчуулж ойлгож байна. Одоо энэ эмх замбраагүй, эмх зэгцгүй нийгмийн дэг журамч гэсэн дэлхийн дэг журам эмх замбрааг болоод ирэхээр шинэ дэг журам тогтох замбраагүй хөдөлгөөн энтропи өрнөж байгаа. Энэ баахан зөрчилдөөний дараа бол ахаад дэг журам тогтно. За нэг энтропиг бол физикийн термодинамикийн 2 дугаар хууль боловч физикийн хөдөлгөөнд яг нийгмийн шинжилгээ ухаанд өрнөдөг ашигладаг болсон. Тэгэхээр энэ геополитикчдэр улс орнууд дотор ч гэсэн энтропи бас тэгээд зэгцэрх хөдөлгөөн зэрэгж байгаа. Тэгээд сэтгүүл зүйч гэсэн та нар бүгдээрээ л мэдж байгаа. Маш сайн мэдж байгаа. Юу болоод байгаа гэдэг. Надаар хэлэлтгүй надаас асуултгүй мэдж байгаа. Уг нь надаас асуухсгүй асуултыг надаас асууад байна л да. Та юу хүлээгээд энэ биднээс л гэдгийг. Би юу хүлээж байгаа гэдэг эхний үгэндээ товчилсан бол энэ хэрвээ буруу ашиглагдах юм бол сошиал медиа ч гэсэн хэвлэл мэдээлч гэсэн өөрөө хоёр үзүүртэй илд болсон. Ямар ч бас улс үндэстнийг устгаж болж яана гэж шүү дээ. Дэлхийн зарим улсууд болж байгаа энэ асуудал бол одоо 4-р үеийн дайны хэрэгсэл гэж нэрлэгддэг болсон. Годомж талбай, төр засаг хоорондоо зөрчилдөөд эврэгээд нэр улсуудыг заахаа үл юм бэ. Болж байгаа бүх үйл явдлууд энэс эхэлж байгаа. Мэдээлэлс. Энэ хагарал зөрчлийг бий болгоно. Зэвсэг болж ийн өөрөлдвөл. Өөр зэвсэг болсон учраас энэ зэвсгийг муу хүний гарт оруул энэ хүн ална. Зэвсэг хотог болсон гэж бодоход. Сайн хүний гарт оруул хотог, эмчийн гарт оруул хүнийг аварна. Тийм учраас энийг та бүхэн өөрөө зэгцэрх хөдөлгөөн өрнүүлж өөрийгөө цэвэрлэж далаа өөрийгөө цэвэрлдэг шиг урсгал ус өөрийгөө цэвэрлдэг шиг тийм амьд организм юм бол энэ бол та бүхний өөрийн шийдэл энэ мэрэгжлийн ёс зүйгээ зарчмаа авч явах хүнд боловч хэцүү зорилт та бүхний юм тулгарсан учраас та нар брейк гэдэг ихний зорилтыг тавьж байгаа юм байна гэж ойлгож байна. Одоо энэ бага юмнуудаа өөрчлөх хэрэгтэй. Энэ бол зөвхөн та бүхний ч биш Монголын нийгмийн шаардлага байна. Таныг нэг засчих уу гэхгүй. Зэгцэрх хөдөлгөөн гэдэг үг ашиглахыг бол дургуцахгүй. Гэхдээ нэг гинт одоо зэгцэрх гэл хин нэгэн ухаантан гарч ичээл одоо зэгцэрх гээд байгаа юм биш. Та өөрөө амьд организм гэж дурдсан те. Тэгэхээр энэ зэгцэрсээр л яваа. Тэгээ зэгцэрсээр байх шаардлагатай гэдгээр жоохон өөрчилжүүл хэдүүлэнд нарай шудраг юм болов гэж бодоглоо. Ч одоо чөлөө твл зах зээлийн эдийн засаг бий болоод 30 гаруй жил те зэгцэрсээр л яваа. Бид нарт дахиад шинэ асуудлууд тодорч гарч ирж магадгүй өмнө нь энэ хитрхи 100 дугаар асуудал байсан байж магадгүй тийм ээ. Чөлөө твлэлтэй байх юм уу, байхгүй мүү гэдэг ч юм. Энэ хэвлэлчин төрийн мэдэлд байх юм уу, байхгүй мүү гэд. Тэр асуудлууд манаас шийдэгдээ зэгцэрсээр л яваа болов гэд нэг тодруулчих. За, хэвлэл мэдээллийн салбарт ер нь бол сайн зөв ёс зүйтэй ажиллаж чадвал хэрэгтэй байна. Чадахгүй бол хоёр одоо эртээ утга учраас зэвсэг болж байхаар ер нь
байхгүйсэн ч нэг алдаад ах юм алга гэдэг өнөөгийн бодит байдлыг бид нар ярьчлаа. Манай байгууллагаас өнгөрсөн жил Монгол Улсын их сургуультай хамтраад нэг судалгаа хийсэн. Баярмагчтай хамтраад тэр судалгаагаар 389 хэвлэл мэдээллийн байгууллага дунд тэгвэл тэр хоёр эрттэй хутгнууд нь хэд байгаа юм? Яг зөв яваад байгаа цэгцэрчих гээд үзээд байгаанууд нь хэд байгаа юм бэ гэдгээ бид нэр тоолох гэж анхны оролдлого хийснийг өдөр панел дээр танилцуулсан. Тэгээд тэрэн дээр бол хамгийн багаар бодоход 75-тай бид нэр ер нь бол цэгцэрх юмдаа бас байж болох юм байна гэдэг юм дүгнэлт гарчаад байгаа юм. Тэгээд тэр хамгийн бага тоо шүү. 75-аар хязгаарлагдахгүй гэсэн үг. Гэтээ яавч 389 биш гэдг нь бол ойлгомжтой болсон. Тэгээд энэ байгууллагуудыг тэгвэл одоо бид нар цаашаа ямар нэгэн байдлаар дэмжиж аваад явах юмсан гэсэн хүсэл дээр өнөөдрийн арга хэмжээ чуулган маань болж байгаа гэсэн үг. За тэгээд онлайн зарим юмыг ярихад ер нь өнгөрсөн 2025 оны 9 сараас хойш Нобелийн эдийн засгийн шагналтай эдийн засагч Жозеф Стиглиц, Дарren Acemoglu гээд эдийн засагчид нийлсэн 11 эдийн засагч хамтраад төр хэвлэл мэдээлэл сэтгүүл зүгээ дэмжихгүй бол амь тавих нэ гэдэг утга агуулгатай нээлттэй загтлыг гаргасан байгаа юм. Энэний үндэслэл нь юу вэ гэхээр хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн бүтээгдэхүүн болвол нийтийн таваар буюу public good. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллагын бүтээж байгаа бүтээгдэхүүн буюу мэдээ нийтлэл мэдээллийг уншаагүй байсан хүн ч гэсэндээ өргөө утгаараа үр шимийг нь хүртчихийдэг. Үүгээрээ дамжуулаад энэ салбар өөрөө угаасаа л нийгмээс бүтээж байгаа үн цэнийхээ хэмжээнд ашиг орлогоо авч чадахгүй байгаа юм заяагдмал бараг алдагдaltaй ажиллах ёстой ч гэдэг юм уу те ийм салбар юм аа. Тийм учраас энэ дээр төр хувийн хвшил ялангуяа төр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэсэн юм дүгнэлтийг өнгөрсөн оны 9 сараас хойш ер нь бол ярьж байгаа. Та энэтэй санал нийлэх үү? Би санал нийлж байна. За та дэмжих үү? Ер нь яаж дэмжиж болох вэ? Чи дэмжиж байна. Гэхдээ нэг нөхцөл нэг ч юм уу нэг хэсэг нөхцөлтэй л байх хэрэгтэй. За би нэг санаж байгаа нэг түүхээ ярьж гэж болох уу? Өдөөж банк тампуураад тэгээд тэрнийг би сэргээ босгож одоогийн хаан болох банк болох төслийг өдөр зэгцийн нэгээр ажиллаж байлаа. Тэнд Питер Моро гэж Америкийн банкир битээр хамт ажиллаж байсан. Тэгээ Питер Моро бол Америкээс ирсэн шинэ хүн Монголын орчныг сайн мэдэхгүй. Тэгээ бид нар чинь бас яг одоогийнх шиг айгүй олон хүн цомготхон нөгөө эдийн засгийн өршөлтөй болохын тулд 2000 хүн ажиллаж ирсэн 1200 болгож цомготхон тэргээр ингээд зөндөө ажил хийн л дээ. Тэгсэн чинь нэг сон дээр нэрийн нэлээд яг нэг сон дээр мань үнийг шүүмжлээ биччихжээ. Тэгээ баахан ууртаа сууж ийнэ гэлөө. Өстө танаа Монгол өстө нэр юм арчил марчил өгч яагаад ч вэ намайг ингэ шүүмжлээд бичсэн. Бөө энэ ч одоо арчилсан ор манайх ч өстө хэвлэл мэдээлэл хэрэгчлөөтэй чөлөөт хэвлэлтэй юм хэнийг ч яаж бич болдог ус гэсэн чинь үгүй арчил юм байдгүй. Энэ миний эрхийг хүндгээгүй байна. Тэгээ яах ёстой гэдгсэн чинь надаас асуугаагүй нэг дуулаад тахгүй. Гүн ч одоо чөлөөт хэвлэл юм чинь танаас заавал асуух ёстой. Таны тухай бич. Гэхдээ миний тухай бич бол надаас заавал асуух ёстой. Тим зарчимтай гэдэг. Тэгээ баахан маргалж жагаад би ч бас амьдаа Монголоо мөрч гэсэн надад. Тэгээ би сүүлд нь Америкт сурж байгаа үзэж байгаад би тэр учрыг ойлгосон. Манайх яагаад тэгээ бухимдаад байсан гэсэн чинь би үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулж байгаадаа бас ойлгосон. Тэр аюул олон улсын үндсэн хуулинд няцаах хэрэг гэж байд юм бэл. Тэгэхээр долом хорлоогийн тухай бичих гэж байгаа бол долом хорлоогийн хүний эрхийг одоо үндсэн хуулийн 16-гийн 12 дээр ч үл хүний нэр төрийг хүндлэхтэй гэдэг эрх хүнд байгаа шүү дээ. Үндсэн эрх байна. Амьд явах хэрэгтэй гэдэг шиг. Тэр эрхийг хүндлэх ёстой юм байна л да. Тэгээд чамаас асуух ёстой юм байна. Манай хуулиар тийм үү би тэр үедээ бол сайн ойлгоогүй. Одоо инстинктээр л хүн өөрийнхөө юмыг хамгаалт юм чинь гэлээ. Тэгэхээр долом орлогын эрхийг хүндгээд чамаас няцаах эрхийн хүрээнд таны талаар ийм мэдээлэл бичиж байна. Та энийг няцаах уу? Аргумент баримт нотгой тайлбар өгч асуух хэрэгтэй. За тэгэхээр байхгүй бол тэр хүн бичнэ байхгүй дээ. Байгаагүй бол тэнцвэртэй мэдээлэл гэдэг маань сэтгүүл зүйн алдсан зарчим тэнцвэртэй мэдээлэл хүргэнэ гэдэг бол CNN ямар шийдэлээр харахад ингээд тэнцвэртэй хоёр адил хэмжээ зайтай сонирхол адил цаг минутаар CNN-ч үдэм адил хэвлэл мэдээлэл хэрэгтэн тэрнийг зажилж бодоод аль нь зөв
өнцгөө олох нь уншигчийн үзэгчийн эрхийн асуудал, арчлалын эрхийн асуудал. За яг ийм зарчмаар Америкийн хэвлэлийн хууль хийгдсэн юм байна гэж би ойлгох сүлд нь. Тэгэхээр энэ тохиолдолд бол сэтгүүлчийг буруу зүрх мэдээлэл тараалаа, эрүү мэрэгүү хууль үүсгээд альсвал цагдаа суух дээр дуудах тийм асуудал байхгүй. Сэтгүүл зүйн салбар өөрөө энийгээ шийддэг. Манай сэтгүүлч энэ няцаах эрхийг хангаагүй тэнцвэртэй мэдээлэл хүргээгүй бол за энэ буруу мэдээлэл. Сонины редакц нь гомдлгарлаа, редакц нь сонирч байна одоо хэвлэлийн редакц нь телевизэн чанар редакц нь за энэ дээр одоо бид алдаа гаргасан байна гэдэг ч юм уу гэдэг. Ингээд энэ бол аюул олон улсын үндсэн хуулинд бас байд юм билээ. Няцаах эрхийг хангана гэж. Тэнцвэртэй мэдээлэл бол хэвлэл мэдээллийн одоо суур зарчим гэж бид ойлгодог тийм ээ. Тэнцвэртэй мэдээлэл. Ингэхээр тэр захиалгатай байна, захиалгагүй сэтгүүл зүйн үндсэн үргийг гүйцэтгэж тэр мэдээллийг олж аваад тэгтээ мэдээж тэр өөрийгөө няцаах эрх нь энэ хүнийг буруутай юм уу? Альсвал одоо гавьяатай юм уу гэдгийг гагцхүү нотлох баримтаар тогтооно гэсэн эртний грекийн зөв зарчим байна. Хүн өөрөлдвөл ямар ч үйлдэл дээр одоо баригдсан байлаа ч гэсэн тэр хүн өөрийгөө няцаах хэрэгтэй аврах зогсож исэн байж болно асуудал төр. Тэгэхээр орон зай цаг хугацааны хувьд нэг талаас харж байгаа өнцөг болгонд хуулийн зөв биш. Тийм учраас бүх өнцгийг харуулж иж бүх өнцгөөс харж иж энэ талаас харагдж байгаа юм энд өөр харж байна. Эндээс 6 гэдэг тоо нөгөө талаас 9 гэж харагдж иж болно тийм ээ. Тийм учраас ингэж хуулиудыг хийдэг учраас энэ өөрөө сэтгүүл зүйн салбар өөрөөгөө тэр энэ тохиолдолд тэр хууль хяналтын байгаа дуудагдах ямар ч асуудал байхгүй. Өөрөөгөө л зарчмаа хэрэгжүүл явуулна. Тэр нээлттэй зөрчигдсөн нэгдлийг барьсан байвал энэ өөрөөгөө зөвж байна. Тэр бол би нэг хүний жишээн дээр хэлж байгаа. Питер Моро гон жишээн дээр би маш олон жилийн өмнө тэр жишээг хэлж байгаа боловч энийг би ингээд дараа нь үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулж байхад хүний эрхийн асуудлууд яригдж байгаа үед маш олон кейс жишээн дээр харахад энэ нэр нь айгүй зөв эрүүл зарчим юм байна даа гэж байна. Энэ чиглэл рүүгээ явбал сэтгүүл зүй зэгцэр хөдөлгөөн болох байх. Хүнд одоо гаргацсан шийдвэрээ тулах гэж байгаа бол энэ дарангуул шиг болчих шүү дээ. Яг үнэ. Энэ хүнд ийм хоёр баримт байна. Чи алийг зөв гэж бодож байгаа гэдэг хүнд үлдэх одоо сэтгүүл зүйн тайлан мэдээ хүргэж байгаа юм систем учраас за мэдээж босон үйл явдлыг хөрөх бол одоо сошиал медиа зэтгээд гүйчиж байна. Тэнд хийж байгаа тайлбар зүйл дүгнэлтүүд нь өөрөө ийм олон өнцгтэй байх нь арчилсан хэвлэл мэдээллийн тэнцвэртэй мэдээллийн суур зарчим л. Сэтгүүл зүйд бол дандаа мэрэгжлийн сэтгүүлчд учраас би одоо яаж мэдэх вэ? Та нар бүгдээрээ тэнцвэртэй мэдээлэл гэдэг юм их суур зарчим гэж заадаг л гэж би ойлготой. Манай цэвлээ багш манад л тэгж хэлж ирсэн. Сайн мартагдсан хуучин мэдээлэл бол шинэ мэдээлэл юм аа гэж байдаг тий. Тэгээ би сая яг сэтгүүл зүйн хамгийн анхан шатны тий анхдагч их сурвалжаар баталгаажуулах, тэнцвэртэй байх гэдэг зүйлийг ахиад цоошин нэр их сургууль сурж байгаа юм шиг тайлбарлаж өглөө. Тэгээд энэ агуулгыг магадгүй сануулах нач холбогдолтой болов гэж бодсон учраас бас гүйцэд тайлбарлууллаа. Тэгэхээр хамгийн анхан шатны ёс зүйн юм хэдүүлээ ерөнхий сайдаараа бас тайлбарлуулахаар салбар маань харагдаж байгаа байна. Яг энэ өрөөнд сууж байгаа та бүхэн гэж хэлсэнгүү тийм ээ. Салбар маань бол ингээ ерөнхий сайдаараа ёс зүйн хэмжээгээ тайлбарлуулахаар болчихжээ одоо тэгээ яандаа. Тэгээ асуултныхаа хариултыг бас харахаа авсангүй. Таны харж байгаагаар яаж дэмжих боломжтой вэ? За үндсэн шаардлага хангачи. Ёс зүйтэй бай, анхдагч их сурвалжаараа баталгаажуулъя. Тийм ээ одоо яг энэ шаардлагыг хангаж байгаа зөндөө олон хэвлэл мэдээллийн байгууллага байгаа шүү дээ. Магадгүй нөгөө нэг дуун сул учраас харагдахгүй байгаад байгаа зүйл бол бодитоороо байгаа. Гэтэ энэ шалгуурыг хангаж байгаа тэнцвэртэй байгаа. Бүр тэрнээс цаашаага дараагийн агсан шатны одоо манай тэнцвэртэй байх гэдэг зарчим маань хүртлээс өөрчлөгдөд байна л да. Улаан цайм зохион байгуулалттайгаар альва одоо юу гэдэг оронд орж байгаа 3 дахь орны хөрөнгө оруулалтыг зогсоохын тулд зорилготойгоор зохион байгуулалтаар хуурамч мэдээлэлд харааж байгаа хүнийг бид нөгөө талын байр суурь гэж үзээ заавал яриулах ёстой юу? Хуучин бол бид нар яриулах ёстой гэж үздэг байсан. Одоо бол сэтгүүл зүйн практик бас жоохон өөрчлөгдөд угаасаа бодит байдал баримтаар нотлогдох боломжгүй хуурамч баримтыг бид нар заавал эфирийн цаг өгөх шаардлага байхгүй гэдэг юм руугаа бас явж гин. Яг манайх руу бүр тийм практик руу орж ирээгүй л байгаа юм л да. Тэгэхээр ийм байгууллагуудаа бид нар яаж дэмжиж болох вэ? Засгийн газрын хувьд ямархуу арга замуудыг харж байгаа бол
Тач яг бодож амжаагүй гэж магадгүй. Гэхдээ та одоо ингэ бодоод хариулъя гэвэл ямар шийдлүүд харагдчих. Бодож амжаагүй мэдж байгаа юм чинь тэгэл бодцохоор л хариулъя. За тэгвэл бодсон юм байна. Таашаа тийм үгүй гэдэг. За өнөө өглөө арга хэмжээний нээлтэн дээр хамгийн ихэнд бид нэр хэвлэл мэдээллийг дэмжих сан гэдэг нэг механизм зарлчлаа. Яг үнийг хэлэхэд хийх, яаж хийх, яг юу байх ёстой вэ гэдгийг бол бид нэр зарлж байна. Тэрний юу вэ гэхээр олон улсын нийтийн эрх ашигын төлөө хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан гэдэг байгууллагын ерөн загварыг л бид нар хуулчил гэж бодъё. Тэгээ тэр санаа нь яадаг вэ гэхэлэр дэлхийн засгийн газруудаас ингээ санхүүжилтүүдийг нэгтгэж агаад тэгээд одоо Global South гэж яриад байгаа ядуу буруу орнууд дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудад инновацийн санхүүжилтийг ингээ олгоо яваад байдаг. Тэрийг хэдүүлэн үндэсний хэмжээнд үндэсний сан ингээд хийчихъя гэдэг нь юу гэдэг асуултанд хариулж байгаа. Тэгээ тэр санаа нь яах вэ гэхэлэр хувийн хвшлээс байна уу төрөөс юм уу авсан нэг тодорхой хэмжээний багц санхүүжилтийг хувийн хвшлийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд руу нийтийн эрх ашигын төлөө ажиллаж байгаа гэсэн тодорхой шалгуурын хүрээнд таны саяны хэлсэн энэ нөхцөлтэй гэдэг нь шүү дээ. Тэр нөхцөлийг хангаж гин үгүй юу гэдгийг мэрэгжлийн төвшөнд үнэлээд ямар нэгэн favoritism ч юм уу үүсэхгүйгээр айл болох ёс зүйтэйгээр тэнцвэртэйгээр ингээ олон талын байр суурийг хамруулж агаад сонгон шалгаруулад тэгээ санхүүжилтээ өгөөд зарцуултыг нь ахаад бүр ингээ шүүсийн гартал нь ингээд хянаад явдаг юм бүтэц байя. Гэхдээ тэр сонгон шалгаруулалт санхүүжилтийг хянах бүтэц хоёр нь хоорондоо бас ялгаатай тустай бай. Би даасан байдлаар ажиллая гэдэг юм анхны санаа байгаа. Энэ маань юу? Яг яаж гэдгийг бид нар цаашдаа ярих бах. Ямар байгууллагууд хин гэдэг хүмүүс оролцох юм тий яаж явах юм гэдгийг мэдээж ярих шаардлагатай асуудал. Тэгэхээр ийм сан байгуулвал засгийн газар дэмжих боломж байх болов уу? Дэмжихээр барах уу бас төр засгийн үүргийн нэг гэж бодож байна. Одоо яагаад тэгэхээр одоо нийгмийг соён гэгэрүүлэх зөв мэдээлэл хангах хувьд бол төр засгийн үндсэн үүрэг энэ бол үндэсний аюулгүй байдлын ч асуудал. Орчин үеийн цаг үе бол сошиал медиа химэл оюуханаар удирдсан сошиал медиа яагаад аюул замд болчиход байгаа юм бэ гэхээр улс үндэстний дотор нь хагалан бутарган хооронд нь зөрчилдүүлнэ. За тэгээд дараа нь эзэлж авна. Бүр эзэлж авахгүйгээр одоо зэвсэг пуужин хэрэглэхгүйгээр ийм үгэн зэвсгээр улс орнууд үндэсний аюулгүй алдж байгаа маш олон жишээ байна. Сайхны жишээнүүд ч гэсэн дандаа ийм зохион байгуулалтаа зөөлөн хүчний бодлогын үр дүнгээр хэрэгжиж байгаа. Зөөлөн хатуу хүчний бодлого хамт хэрэгжиж ямар үр дүнд тарж байгааг сайхны үйл явдлууд бол яруу тодор харуулж байна. Тийм учраас иргэдэд зөв мэдээлэлээр хангах явдал нэгдүгээр чухал асуудал төр засгийн хувьд. Сэтгүүлчдийг бол би үнэн зөвийн төлөө тэмцэгч нар гэж боддог. Үнний төлөө тэмцэгч нар гэж боддог. Тийм учраас үнэн зөвийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ сэтгүүлчтэй төр засаг дэмждэг байх хэрэгтэй. Тэр шагнадаг байна, урамшуулдаг байна, үндсэн үр хүчээс. Тэгээд дахин давтаа хэлэхэд би түрүүний нөгөө тэнцвэртэй гэдэг нь үнэн зөвийг олно гэдэг маань өөрөө харьцангуй ойлголт юм. Одоо бид эрүүгийн хуулийн жишээлбэл мөрдөн байцаагч яллах цагаат хоёр талыг тэнцүү баримтлана гэж агуулж байна. Эхнээсээ мөрдөн байцаагч хүн энэ хүнийг яллана гэж бодвол яллах гал дандаа яллах нотлох баримтуудыг цуглуулад явчих юм бол тэр хүнийг хэлмэгдүүлчин тийм ээ. Дандаа яллах нотлох баримтуудаар л хэргийн материал бүрдүүлчих юм бол сэтгүүл зүй муу адил байх гэж бодож байгаа. Тэр нөгөө захиалгатай мөрдөн зоригтой гэдэг шиг захиалгатай сэтгүүл зүй тэ адилхан зорилтод захиалгат хэлбэрийн ажлууд дандаа үннийг гуйлж идэг. Тийм учраас бүх шатнд нөгөө яллах цагаат хоёрын талыг тэнцүү баримтлаг гэдэг дээр тэнцвэртэй гэдгийн мөн чанар орчт юм шиг байна. Тийм учраас прокурорын шатанд шүүхийн шатанд зэрч гэсэн өмгөөлөгч яллагч гэж байж яллах цагаат хоёр талыг тэнцүү баримтлаж нотлох баримтуудыг харьцуулж аж эцсийн дүгнэлт гарч байгаа шүү дээ. Гин буруутай юу гэдэг. Нотлох баримтыг хоёр талаас өрсөлдүүлж иж. Тийм учраас энэ сэтгүүл зүй маань бол яг юм өнцгөр нотлох баримтуудын үнэн зөвийн төлөө тийм шүглүүлсэн бай. Нийгмийг ч ирүүлжүүлсэн бай тийм үнэн зөвийн төлөө явж байгаа. За тэгээд тэнцвэртэй мэдээлэл хүргэж байгаа. Ийм чиг хандлагыг бол нэг ялангуяа өнөө цагийн геополитикийн болон дэлхийн эмх замбрааг үдэгж байгаа энэ үед төр засгаас дэмжих үүрэгтэй гэж бодож байна. Тийм зохицуулт байх ёстой гэж бодож байна. Маш сайхан чихэн чимэгтэй хариулт байна. Сан маань 2027 оны 1 сараас
санхүүжилттэй олгож эхлэн гэж зорж байгаа. Тэгээд яг бид нар даруухан зорилттой жилдээ нэг 500 саяас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгоё гэж харж байгаа. Тэр тоо хаанаас гарч ирсэн бэ гэхээр манай байгууллагч ерөн залуу 6 жилийн хугацаанд 3 удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудаас инновацийн төслийн сонгон шалгаруулалт хийсэн байдیں۔ Тэгээд нэг удаагийн сонгон шалгаруулалтаас манад ирж исэн санхүүжилтийн дүн маань ерөнхийдөө нэг 700 саяас 1 тэрбум төгрөгийн хооронд одоо санхүүжилт хийх боломжтой төслийн саналууд ер нь бол ирж исэн. Тэгээд тэр дундаасаа нэг 50 100 гэх мэт жохон санхүүжилтүүд ингээ олгоод явж исэн. Тэгэхээр цаана бэлэн яг юу хийхээ тодорхойлцсон, арга замаа тодорхойлцсон төслийн одоо саналууд тийм ээ санхүүжилтгүй үлдээд одоо стил өдөр хоногийн арга цаас хэвээр ингээд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр 2027 оны 1 сараас эхлээд сан маань ер нь ажиллах магадлал нэлээд өндөр болоо явчлаа шүү манайхаа. Зүгээр тодруулж асуух асуулт таны саяны хариултан дээр дурдагдлаа л да. Ер нь геополитик явж байгаа эвгүй болоод байна уу юу? Хэвлэл мэдээллийн маань энэ үе дээр гэхдээ энийг асууж байгаа шалтгаан маань цаанаас айгу сериус нэл даа. Уг нь бол өөрснөө мэдэхгүйгээр манипуляц ингээд авагдаад тэрэн дээр нь нэмээд тэ бүр ингээд итгэлийн шинэ леер нэмээд ингээд яваад байгаа тохиолдлууд бас байх шиг байна. Зарим талаараа ингээд байна уу гэж бодсон ч гэсэндээ тэрийгээ бас мэдэхгүй байна л да. Тэгэхээр энэ дээр та нэг чиглүүлж өгөөч. Энэ маш сайхан асуулт байна. Саяны бүх асуултаас миний харьцангуй илүү сонирхдаг мэддэг асуулт байна. Тийм учраас дуртай хариулъя. Энэ олон улсын харилцаа, гадаад харилцаа судалдаг, сонирхдаг хүний хувьд дэлхийд дэлхийн дэг журам өөрчлөж байгаа. Ер нь Бисмарковын олон улсын харилцааны онол ёсоор олон улсын харилцаа гэдэг бол бүхий л улс төрийн адил эрх мэдлийн төлөө, паверын төлөө тэмцэл байдаг. Олон улсын харилцаа бол дипломат гэдэг нэр чи өөрөө яаж харьцангуй давуу тал олж авахын төлөө тэмцэл. Тийм учраас энэ дэлхийн шатын үүрэг дээр болж байгаа бохирдолтой бол одоо дэлхийг дахин хуваах гэж байгаа юм шиг тийм дэг журам өөрчлөгдөж байна. Монрогийн доктрин гэдэг бол дэлхийг хуваана л гэсэн доктрин, онол, номлол. За ингээд ер нь дэлхий ингээ олон үед Чингис хааны үед нэг хаан дэлхийн талыг эзэлж авах үед ингээ дэг журам тогтож Пакс Монголика тогтожсэн тийм ээ. Дэлхийн амар амгалан гэж. За ингээ дараа нь Английн ноёрхлын үед нэг улсын буюу Unipolar гэж байгаа нэг туйл дэлхий бол харьцангуй амгалан байж болно. За хоёр туйлтай дэлхий гэдэг маань социализм, капитализм гэдэг хоёр хуваагдсан үед энэ хоёр хоорондоо тэнцвэрээ олоод байвал дэлхий харьцангуй амгалан байдаг. Зүүрлвээс нэг анги дотор нэг атман байх юм бол анги 50 байна шүү дээ тийм ээ. Нэг хүний л одоо дарангуулалт байна, дарангуулагч гэж ярих боловч 50 байна. Хоёр атман байх юм бол хоёр хуваагдсан боловч тэнцвэртэй болох нь тэнцвэрээ олцсон бол бас харьцангуй 50 байна. Үе үенийг үүсэж байна. За анги олон атмантай болчих юм бол тийм ээ. Бүс нутгийн атманууд дайн байлдаанд зөрчил гарцаагүй гэж үздэг байхгүй. Энийг би 20 жилийн өмнө бичсэн номондоо цэгцэрхүүлэг гэдэг номдоо дайн байлдаан зайлшгүй болчлоо. Одоо бензин шатгуунаа нөөцгөөс хавлаад эхэлж явах хэрэгтэй гэж юм чинь. Тэгэхээр энэ бол онлынх нь юм байна. Олон атмантай болсон үед шинэ атман дотортлоо дэлхийн дэг журам шинээр тогттлоо дайн байлдаа үргэлжлэнэ. Хэн илүү хүчтэй болтлоо. Хэн илүү одоо дэлхийн нэг журам юм уу хоёр журамд ортлоо. Хоёр туйлд нэг туйл дэлхийн ертөнцийн олон туйлдаас ингэж өрж байна. Яг ийм процесс дэлхийд даяар явагдаж байна. Ийм учраас энэ өрсөлдөөн бол 1-2 жилийн дотор зогсох өрсөлдөөн биш. Ираны дайныг жишээлбэл 4-5-7 хоногийн дотор дуусгана л гэж ярьж ирсэн. Магадгүй 7 жил үргэлжлэх баг. Орос Украины дайныг 1-2 сар л үргэлжлэнэ гэж ярьж ирсэн. Энэ дор хаяа 5 жил үргэлжлэх байх гэж бид хэлжсэн. Бид бодож ирсэн. Тийм учраас энэ процесс бол яг энтропи нэг цэгцэр хөдөлгөөн болж нэг журамд ортлоо дэлхийн дуг журам өөрчлөгдөв. За энэ дотор хамгийн анхаарах юм сэтгүүлчдтэй бас хэлэх ёстой үг нь дэлхийн гибрид буюу хайбрид буюу одоо олон төрөлтэй болсон. Хуучин танк, буужин хатуу хүчний цөрөлдөөнд тэмцэлтэн болдог гэсэн бол нөгөө 4-р үеийн дайны хэрэгсэл өөр болсон гэдэг чинь одоо гудамжны чагсаал цуглаанаас ахуулаад иргэний нийгмийн зөрчилтэй хүртэл ийм олон хэлбэртэй болгож байгаа нь өөрөө
одоо хэмэл оюуханаар үзсэн сошиал медиа буюу мэдээллийн дан, кибер аюулгүй кибер дан мэдээллийн дан илэрчилсэн. Тийм учраас сэтгүүлчдийн орон зай бол шин дайны талбар болсон байхгүй. Тэнд харанхуугаар ашиглагдаж болно. Тэнд өгч байгаа их сурвалж мэдээллүүд зоригтой байж болно. Тэнийг маш сайн боловсруулсан байж болно. Мэдээллийн дайны дараагийн шат нь одоо cognitive warfare буюу одоо тарих сэтгэхүйд нөлөөлөх хэмжээнд хүний тархинд яаж нөлөөлөх вэ? Cambridge Analytica энэ сошиал медиа чинь хүний гөрийн судлаад дулам хорлоогийн сонирхож байгаа чи өглөө цай уухтаа орой унтахдаа альсвал орондоо юу үздэг гэдгийг чинь бүгдийг анализ хийгээд чамд ийм мэдээлэл ингээ хүрэхэд хахад чиний тархийг угааж өөрчилж болох юм байна. Тарих сэтгэхүйд яаж нөл дулам хорлоогийн тарих сэтгэхүйд яаж нөл. Энийгээ бүгдийг хэмэл оюухан шилжүүлчихэр чи яагаад аюул болчиход байна гэхээр Монголын 3,500,000 хүнд яаж нөлөөлж болох вэ? Биш магад 2 сая хүнд яаж нөлөөлж болох вэ? 300,000 малчдыг нэг сегмент болгож авч үзээд энд яаж нөлөөлөх вэ? Ноолруунийг одоо ингэж гэдэг юм гээд. Ингээд сонирхлоор нь удирддаг ийм мэдээллийн урсгалын дайны хэлбэр маань өөрөө когнитив буюу тарих сэтгэхүйн дайны хэлбэрчэд төрсөн. Энэ юугаар аюултай гэхээр тэнийг төр засгийнхны эсрэг болгож болно. Үндэстэй хоорондын хагалт зөрчил болгож байна. Энийг одоо дараа яаж өргөжхийг таашгүй дараагийн үйл явдлууд болно. Энэ зөвхөн Венесуэл, Иран ч гэдэм үү, альсвал Украин гэдэг ийм өрнөлөөр дуусахгүй байна. Тийм учраас дэлхийн геополитикийн нөхцөл байдал бол хүндэрж байгаа үед гаднаа хүүтэн байхад бид дотроо дулаан байх ёстой. Жижиг улсууд тэгжиж дисжүүлдэнэ. Энэний өрнөлөө одоо шатгууны үн өсгөөс ахуулаад худалдааны дайн, тарифын дайн, юмны үнийг өсгөнө. Энэ бүхэн маань өөрөө стратегийн нөөцүүдийн төлөө дайн болно, өрсөлдөөн болно, дарамт шахалтууд үзүүлж эхэлнэ. Стратегийн нөөцүүдэд нефть, шатгуун, газ, газрын ховор элемент, за ингээ алтны үн 5,147-аас 5,300 өсөж байгаа. Энэ бүхэн бүгд хоорондоо уялдаа холбоотой байхгүй, интерконнектед буюу одоо шүтэн барилдсан. Энэ шүтэн барилдсан л гэдэг. Тийм учраас энэ гадаад нөхцөл байдал туйлын хүнд байна, хүнд болж байна. Зарим дэлхийн 3 дугаар дайн дээр жилж байгаа боловч энэ 109 онлоороо бол муу амлаж байгаа юм биш. Гэхдээ дэлхийн 1-2 дугаар дайны өмнөх нөхцөл байдлууд дандаа ингэж үргэлжилж байсан. Одоохондоо бол тэгж дүгнээгүй байна. Дэлхийн. Гэхдээ зарим нь бол тэгж бичиж байна. Энийг соёл иргэншлийн мөргөлдөөн гэж бас нэрлэдэг. Clash of Civilization гэдэг бол 9 сарын 11-нд исламын бас ингээд дискрээ алдаад ирэхээр бас тэр хэсэг террорист үйл ажиллагаа явуулсан гэж зарим тайлбарладаг, өмгөөлдөг. Ийм зөрчил мөргөлдөөн бол улам хурцдах аюул ковид шиг тийм биологийн дайны төрөл хэлбэрүүд бас өвчлөн төр нэмэгдэх ийм магадлалууд нэмэгдэж байгаа туйлын одоо эвгүй урьдчилан таамаглах боломжгүй дэлхийн ертөнцид бид нар амьдарч байна. Энэ дотроо мэдээллийн дайн ялангуяа жижиг хуамтай, цөөн хуамтай манайх шиг улсад бол их гүрнүүдийн сонирхол зайлшгүй орж ирж байгаа нь мэдээллийн урсгалуудаар харагдаж байгаа. Тийм учраас энэ дээр бол үндэсний сүрэн төсвөрлөх чадварыг манай зогсох ёстой нэг үнэн зөвийн төлөө тэмцэгчид бол энэ зогсож байгаа үзэг барьсан сэтгүүлчд бол энэ 70 фронтын дайчид бааtruуд болж л тодорхойлсон. Энийг бол төр засаг дэмжих. Таас даруухан л хэлж байгаа шүү. Энэ номон дээр болохоор дэлхийн 3 дугаар дан бол болцсон цахим орчинд интернетэд цөмийн бөмбөг дэлбэрцээ ингэж ерөөхдөө бол хэлсэн байдгийг. Би ер нь даруухан хэлэх ёстой. Угаасаа даруухан хэлтэй. Тэгээд яг нөгөө нэг ерөөхдөө энэ цахим орчны дайн гэх юм уу? Кибер дайн манайх шиг хөлнөдөл мэдээллийн суурь боловсрал харьцангуй багтай иргэдтэй тэгсэн мөртлөнгөөс интернетийн нэвтрэлт сайн сошиал медиа хэрэглээ иргэдтэй харьцуулах хуваараа өндөр тийм орнуудад хамгийн тийм нэг юм гоё үржил шимтэй хөрсөн болоод идэв юм шиг. Тэгээ энэ дээр бол Филиппиний жишээн дээр явцсан. Манай Монгол ч гэсэндээ яг тоогоор бол бага болохоос биш хувь процентын хувьд бол бараг адилхан байгаа да. Тэгэхээр яг том гүрнүүдийн сонирхол Монгол руу орж ирж байна гэдгээр ерөнхийд нь биднэрт
хилчлээ. Тэгээ энэ дээр бид нар яг нөгөө би улс төрч биш учраас нэмж дэлгэрүүлэхэд хоёр судалгаа хийсэн байгаа манайхаас Оросын Монголд хийж байгаа хурамч мэдээллийн одоо зохион байгуулалтын ажлыг харьцуулан судлах зорилготой нэг судалгаа 2023 онд илүү 4 онд илүү хийгээд тэр хоёрын маань ажиллаж байгаа арга барил маш өөр учраас нэг арга зүгээр хоёулыг нь илрүүлэх боломжгүй хятад нь нэлээд сайн гараад тэгээд Оросыгоо өнгөрсөн жил нөхөж хийсэн. Тэгээд яг эхлээд бид нэр хоёр хөршөөсөө ер нь бол эхэлж байгаа. Ягаад тэгэхээр нөгөө объемын хувьд харьцангуй их байгаа даа учраас одоо бол арга зүйтэй болцсон. Тэгээд арга зүйгээ ашиглаад бас үргэлжлүүлээд ер нь энэ зөөлөн хүч монголчуудын идеологт яаж нөлөөлөд байгаа юм бэ? Энийг бид нар магадгүй яг бодоод бодын шир дөрөв гихчээр одоо бол шийдэл нь үндэсний дархлааг нэмэгдүүлэх дээр л илүү нөгөө эрэг сурталчилгаа хэрэгтэй байгаа юм байна болоо да гэсэн юм бодлол байгаа. Гэтэ яаж яг ямар нарративууд яваад ийн гэдэг дээр илүү наривчилж судлах сонирхол бол бас байгаа юм. За эдийн засгийн дэмжлэгийн агуулгууд руугаа буцаад хэдүүлээ оръё. Манай энэ чинь орон нутгаас дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирсэн хамгийн хол нь 1500 гаруй км замыг туулаад бас орон нутгийн хэвлэл гэдэг чинь Монгол улсын нийт хүн амын 40% байгаа орон нутгийн иргэдийн мэдхэрхийн асуудал шүү дээ. Энэ дээр нэг жоохон онцгой анхаарад өчөөчээ гэдэг агуулгыг бас хуваалцгаар яг бодит байдлаа хуваалцгаар ирсэн. Тэгээд панел хэлэлцүүлгийг таны ярилцлагын өмнө байсан боловч харамсалтай нь бид нэр бас жоохон цагаасаа хоцроод хойшлуулчлаа. Та бас боломжтой бол сунаад суугаад сонсорой гэж хүсэх байна. Тэгээ асуулт нь юу вэ гэхээр Google формороос асуултан дээр ирсэн байна. Орон нутгийн хэвлэл рүү магадгүй таны бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдчихж магадгүй тийм ээ. Орон нутгийн хэвлэлийг онцгойлон дэмжих шаардлага гэх юм уу хүсэлт ер нь утгатай юу одоо онцгой тийм твитэн төгөх гээд шүү дээ тий. Тэгээ хэрвээ тийм бол ер нь яаж дэмжиж болох вэ? Одоо нэг нийт хэвлэл мэдээлэл сэтгүүл зүй гэж ярьж байсан тэр дундаас хэдүүлээ орон нутаг бүр илүү тийм хроник тийм төвшөнд байна уугүй юу? Тийшээ илүү онцгой анхаарах уугүй юу гэдэг дээр та юу гэж хэлэх вэ? Тэгээ Монголын онцлогтой сэтгүүл зүйд нийт хүн амын тал хувь нь Улаанбаатарт амьдардаг. Тэгсэн мөртлөө сая 500 мянган км квадрат талбайд хүн амын үлцэн хагасны амьдрахаар 1 км квадратад бараг 1 хүн амьдарч байгаа гэдэг. За бараг сум тооцох юм бол 2 км. Энэ дэлхийд байхгүй дэлхийд хамгийн ийм тархуус цэрэг суурьсан улс бол Монгол улс. Энэ хэвлэл мэдээллийн хүртээмж хөдөө орон нутгад ялангуяа энэ өргөн удам нутаг дэвсгэр дээр хүртээмжтэй байх асуудал бас л нэг төрлийн бодлого хэсэг байх хэрэгтэй. Ягаад тэгэхээр хөдөө орон нутгийг эзгүүрчих юм бол энэ удам нутагч нь хэн эзэн суух вэ? Бүгд Улаанбаатар улс болчих юм бол Улаанбаатар улс болчих юм бол Монгол улсын дархан хэл хөдөө орон нутгийг хэн оршин суух вэ? Тийм учраас ер нь энэ төвлөрлийг сааруулагч тэр хэвлэл мэдээллийн бодлогч гэсэн энэтэй уялдаатаагаар саавч хэвээр манай шарвд орж байгаа хаа даргатай хөдөө орон нутгийн сэтгүүлчдийн холбоо нэгцийн үйлдэл их зохион байгуулалт ажилт юм байлээ, сайн ажилт юм байлээ. Тэр дотор малчтад мэдээлэл хүргэнэдэг бол чухал асуудал. Тэгээ энэ түрүүчийн асуулттай холбоотойгоор нэг асуудал харин тодруулаад хэлчихэд иргэдтэй уулзж байхад хөдөө орон нутагт иргэдтэй уулзж байхад за энэ янз бүрийн социологийн судалгаанд тэнд хийсэн байгууллагуудыг харахад иргэдийн сошиал медиад нийгмийн сүлжээнд итгэл эрс буурсан байна. Олон ингээд шуугаан давтамжтай ингээд балбал шуун эсвэл янз янзын аимшигтай хэрэг явдлуудаар дараад ахаар хүн сүлдээ залхаад тэг үнний эрэлт болдог болсон тийм хандлага жигдэж байлаа. Тийм учраас таны түрүүний хэлсэн нөгөө сэтгүүл зүүн хөлт хэрэгцээч бас уран зураг өгөхөстэй. Яг энэ сэтгүүл одоо үнэн бодиттой мэдээлэл авахыг иргэд илүү хүсдэг болсон байна. Тийм учраас ингээд хайгаад байна шүү дээ. Тэгээ инфлюенсергээд ашиндар хандлттай хүмүүсийн entertainment зорилгоор л харж байгаа болохоос шиг мэдээллийг сурвалж гэж үзэх багассан байна. Энэ бол нийгмийн захиалга шаардлага ийм хариуцлагатай сэтгүүл зүг үнэн зөв мэдээллийг хүсэж байгаа илрэл байх. Тийм учраас орон нутагч гэсэн малчид орон нутгийн ирж гэсэн нутгийнхаа амьдрал сонинг үйл явдлыг сонсох үзэх тийм шаардлага их болсон байлээ. Гэхдээ энэ дээр бол нэг ялангуяа орон нутгийн удирдлагууд их санаачлагтай ажиллаж орон нутгийн мэдээлэл дэмжиж ажиллах. Эдийн засгийн дэмжлэгийн асуудлуудаа би дуусгачих. Засгийн газраас өргөн барьсан байгаа одоо татварын хуулийн шинжилгээний асуудал бас яригдж байгаа. За тэгээ өнөөдрийн панел дээр бас яриглаа л да. За сан бол
жоохон тэрслүү санаа. Маш болгоомжтой ихгүй бол ер нь бол бас аюултай байж болохоор санаа юм аа. Тэгээ сая олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн бизнес инновац хариуцсан захирал манай арга хэмжээнд бас ирж оролцож байгаа. Тэгээ тэр хүний хэлж байгаа санал болгосон нэг шийдэл нь болохоор ер нь татварын бодлогоор дэмжих нь бас айгүй нүдэ олсон боломжийн гайгүй үр дүнтэй шийдэл байдаг юм аа гэдэг юм саналыг хэлж байгаа. Тэгэнгუთ одоо нэг татварын шинжилгээ хуулийн 22.9 дээр бас нэг тодорхой арга үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн гэдэг юм уу санхүүжилт болгосон хувийн хвшлийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх нэг агуулга байгаа. Энэ дээр хэвлэл мэдээллийн салбар бол байхгүй байгаа да. Тэгэхээр иймэрхүү татварын арга хэрэгслийг ашиглаж магадгүй хэвлэл мэдээлэл рүү орж байгаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж байж болох уу? За бүр цаашлаад магадгүй одоо зарим төрлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ногддог нөт ч юм уу тий татварыг хөнгөлөх ч юм уу зүгээр би зүгээр бодож байгаа шүү эдийн засгийн ухаан цааталтаа юу гэдгийг мэдэхгүй ийм боломжууд ер нь байд юм болов. Тэртээ тэргүй бид нар их төлөөд гавьяад байгаа татвар бас байхгүй хаа тий өртөөлөө. За ойлголоо. Одоо би энд ирсэн учир шалтгаанаас ойлголоо. 10 асуултын 8 нь эдийн засгийн дэмжлэгтэй холбоо татвартай холбоотой юм байна. Гэхдээ энэ яг бод амьдралын хэрэгцээ шаардлага. Яагаад гэвэл энэ үнэн зөв мэдээлэл бод байдал бол бас манай арчлалын хөгжлийн ч гэсэн төр засаг үндэсний аюулгүй байдлын ч гэсэн асуудал болцсон учраас. Энэ толгомдсон бөгөөд заашгүй шийдэх ёстой асуудлуудын нэг баг. За татварын 1% хэлж байгаа юм шиг нь 22.9-гээр татварын 1% төр бол хэвлэл мэдээлэл хэрэгсэл байхгүй зүгээр буйны ажилтал үндсэндээ спорт урлагийг дэмжих юм бол энэ өв уламжлал ёс заншлаад эдсэн энэ агуулгыг дэмжих агуулгатай тийм залтгаа. Тэн дээр бол хэвлэл мэдээллийн байгууллага гэж орох хавтгаарах болцоо бол байхгүй. Харин өөр шугамар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжих татварын хөнгөлөлт чөлөөлт байх сонин хэвлэлч байт юм уу? Тийм агуулгууд бол байж болно. Хилцүүлгийн явцад тийм залт оруулж болно. Татварын дэмжлэгүүдийг яагаад хэвлэл орох боломжгүй гэж үзэж байгаа юм. Магадгүй спорт сагснаас бид нар ямар ялгаатай. Сагс бол үндэсний аюулгүй байдлын түвшний бас асуудал биш бах тий. Тэгэхээр бид нар сайн мэдээлэл авж байгаа нь одоо зүгээр яг үлдэх шалтгаан гэж ярих гэдсэн шалтгаан. Тэр сагс гэж байхгүй л дээ. Байхгүй юу? Байхгүй. Бас нэг нэлээд хэдэн компани сагсны баг дэмжиж бас хөлжүүлүүлэх гээд яваад байгаа сураг байсан. Тэгвэл тэд нар орохгүй мэн тий. Тий. Агүй спорт урлаг гэдэг дотор болно шүү дээ. Үндэсний олимпийн спорт олимпийн төрлийн спорт гэж байгаа. Олимпиад нөгөө спортод дэмжих олимпийн амжилтын төлөө зорилготой олимпийн спорт үндэсний соёл урлаг гэсэн залт байна. Гэхдээ яг тийм боломжийг хэдүүлээ хайж үзье. Яг ямар агуулгаар нь тийш оруулахыг бас ойлгохгүй. Бас сөрөг ур дагавартай байж магадгүй. Юу вэ гэдгийг хэдүүлээ яриад яаж вэ гэдгийг мэдээж маш сайн судалж хийж хийх хэрэгтэй байгаа гэж хараад байгаа. За бид хэд юу яасан юм? Нэг цаг чи амар урт хугацаа юм болов гэсэн чинь бас бага хугацаа юм байна. Тэгээд зрителээсээ бас асуулт авсан юм. 10 асуулт ирсэн байна. Би яг үнэндээ сая тантай ярилцж байгаа хугацаа 10 асуултын 8-ыг би ойлгочлаа. Уншиж амжсангүй. Магадгүй давхарцсан асуултууд байж магадгүй. Гэтэ энэ дээр айгүй хөөрхөн надад айгүй таалагдж байгаа нэг асуулт хамгийн ихний асуулт бөгөөд богинохон асуулт байна л да. Тийм болохоор уншиж амжлаа. Та ямар ч цензургүй үнэн мэдээллийг ямар хэвлэл мэдээллийн байгууллагаас хүлээн авдаг вэ гинэ? Энэ өстө хэцүү асуулт байна. Богинохон боловч. Би ямар ч үс ажлын шаардлагаар өглөө болгон гадаадын хэвлэлээс телевиз бол гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тоог үздэг. Дотоодын мэдээлэл хаанаас авч? Дотоодын мэдээлэл би авдаг. Нийт анализуудыг ингээд нэгтгэхэд нийт хэвлэлээр гарч байгаа нийт анализуудыг л яг тэр энэ гэж хэлэх нь нэгдүгээр боломжгүй нь хоёрдугаар бас дэмий баг. Нэр заачаар бас магадгүй. Тэгээ бусдын гомдооч шүү дээ. Бас тийх баг тий. Түүнээс хойш бол байгаа юм байна тий. Уншдаг газар бол байгаа юм байна.
дараагийн асуулт нь хиймэл оюун ухааны хэдүүлээ ярихгүй бас дуусгачвал өнөөдрийн ярилцлага маань жоохон хайран болох гээд байна. Монгол улс чинь бас ингээд цахим үндэстэн болох гээд байгаа. Бидний өнөөдрийн сэдвийн нэг чухал агуулга нь өөрөө хиймэл оюун ухаан байлаа. Гэхдээ бид нар тантай ярилцсан ярилцлагын хүрээнд хиймэл оюун ухааны эрсдэл талаас аягүй их ярьлаа. Гэтэл хэвлэл мэдээллийн салбар маань хиймэл оюун ухааныг өөрсөндөө ашигтайгаар ёс зүйтэйгээр зөв ашиглаад одоо бүтээн хэмжээ нэмэгдүүлж байгаа, хүн хүчний дутагдлаа шийдэж байгаа гэдэг аягүй олон жишээг бид нар олон улсын одоо панелистууд, илтгэгчдээс өнөөдөр сонслоо л доо. Тэгэхээр Монгол улс хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр sovereign AI буюу low resource цөөнхөн ярьдаг дата багтай хилтэн дээр хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр ямархуу бодлого баримталж байгаа бол тэгээд энэ дунд нөгөө монголчууд хэвлэл мэдээллийн салбар маань сошиал медиагийн хөгжлөөс жоохон хоцорчсон шигээ хоцорчихгүй тулд яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Бас ахаа хоёр парт question. За энэ их чухал асуулт байна. Гэтэ түрүүн би нэг хоёр үзүүртэй хэлдэхээр муу талаас хэлж байгаа юм шүү дээ. Сайн муу талтай гэсэн талаар хэлж байгаа шүү дээ. Хиймэл оюун ухаан ч гэсэн сайн талтай. Сайн тал нь бас их дата мэдээллийн өгдлийг босруулаад энэ дээр хүрээс илүү хурдтайгаар тооны машин шиг бодож асуудал шийдэж чадна. Тэгээ тэрнийг ухаантай дэж бүх датаг цуглуулаад дата ямар дата оруулснаас шалтгаалж байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн салбарт хиймэл оюун ухааныг зөв ашиглах нь бол маш чухал байна. Энэ дээр төр зүйн дэмжлэг байж болно. Жишээлбэл энэ бол илүү шинэлэг өгөө зөв салбар байна. Яг гэвэл энэ датаг цуглуу дата центруудыг бид нар чинээр байгуулж статистик дээр шин төслийг хийж чинь статистикийн бүх тоо баримтуудыг датад өгдөөд датаны өгдлөөс бид нар их өгдлөөс анализ дүгнэлтүүдийг их ашиглах чадахыг явуулах, сургалт явуулах, датагаар тийм хиймэл оюун ухаан ашиглах тийм боломжуудаар нээж байна. Тэр бол нөгөө хиймэл оюун ухаан нөгөө талдаа одоо хуурамч мэдээлэл фейк ньюс энэ төр хийх боломжууд нь бол сөрөг тал нь юм. Сайн тал нь мэдээллийн анализ, бодит дүгнэлтүүд, мэдээлэл цуглуулах ажлыг хиймэл оюун ухаанаас төвчд ашигладаг бол маш чухал. Одоо Twitter ч байлаа гэсэн гадаад дотоод мэдээллийн хэрэгслийн чухал хэрэгсэн шүү дээ. Яг гэвэл энэчээс Дональд Трамп юу гэж үзэж байгаа юм бэ гэдгийг би шууд харчиж байгаа. Хүний мэдээлэл яаж гарч ийн? Шууд Трампын ч бай, Мерцийн ч бай, Путин ч бай мэдээлэл төвтгэл хятадын коммунист намын ч бай мэдээллүүд Twitter дээр өөрөө хаягаар нь дагаад үзэж харж байна. Энэ бол мэдээллийг их сурулж болоод байгаа. Тийм учраас сэтгүүлчд бол голцоо гадны мэдээллийн шууд линкүүд үг ашигладаг юм байна. Энэ бол Трампын байр суурь. Албан ёсны гэхдээ нөгөө цэнхэр тэмдэгтэй байх хэвээр. Тэгэхээр Трамп гэдэг хүн хэлж байгааг бол тэдний бодлого шүү дээ. Тэрнийг бол анализ дүгнэлтүүд хийх хиймэл оюун ухаан ашиглах бол их болцоод. Баруун сэтгүүлчдийн тэр сэтгүүл зүйн чиг хандлагад ажиллахад Твиттерийг тийм зорилгоор их ашигладаг. Автомобиль Твиттер дээр жиргээд байхаас илүү гол хүмүүсийг дагаад гол мэдээлэл хэрэгслүүдийг дагаад тэндээс мэдээлэл авдаг тийм. Одоо бол тэрнийгээ бүр хиймэл оюун ухаанаар босруулаад өглөөхөд бүгд боловсруулад бүх хүмүүс хийсэн мэдээллийг харьцуулаад дүгнэлт хийчихэж шүү дээ тийм ээ. Ираны таны талаар, Венесуэлийн талаар нүб дээр юу хэрэгцсэн юм бэ? Энэ дээр олон улсын сэтгүүлчд бол ялангуяа хиймэл оюун ухаан ашиглах бол маш төвөөр болж байгаа. Олон улсын мэдээллийг багцлахаас илүү бас агсан төвшний зүйлсийг манайхан бас хийж байгаа. Тухайлх юм бол та сайн тэнцвэртэй байх тухай агуулга ярьлаа. Би нэг ганц зарлыг хайгаад энэ жишээлбэл нэг хэвлэл мэдээллийн байгууллага ийм байж болох use case-ийг хуваалцаж байгаа байхгүй юу? Манай хэвлэл мэдээллийн байгууллага ингээд тухайн цаг үед очих холбогдолтой гэж үзсэн их сурвалжуудтай холбогдоод мэдээ нийтлэлээ ингээд өдөр тутамдаа хийгээд явж байна. Гэтэ бид нар өөрснөө ч мэдэхгүйгээр аль нэг хийж ялааг хэтэрхий их гаргаад ээж магадгүй юм. Аль нэг дуу хоолойг үлдээгээд ээж магадгүй юм. Их сурвалж маань гендрийн хувьд тэнцвэртэй биш байж магадгүй юм. Тэгэхээр бид нар дээр үсэж байгаа энэ дата мэдээлэлээ бид нар хиймэл оюун ухааныг ашиглаад манай мэдээлэл ер нь тэнцвэртэй байгаа мó гүм үү? Яг бодит байдал дээр тэнцвэртэй байна уугүй юу гэдэг бол тэнцвэртэй байх хүсэл эрмэлзлээс ялгаатай ойлголт те. Тэгэхээр энийгээ бид нар ингээд бас мэддэг болмоор байна гэдэг ч юм уу юм агсан төвшний юмнууд бас ярьжлаа л да. Тэр иймэрхүү юмн дээр бол та бүхэн маань бас тодорхой хэмжээнд анхаарах боломж байгаа мэнэ гэж харлаа. Тэгээ өнөөдөр бол бүр бараг хэдүүлээ бараг 100 кейс сонссон байгаа те тарих хэлбэрмээр жижиг төвшөнд
Редакц зөвхөн хаалттай хүрээнд буюу интернетэд байгаа бүх мэдээллийг ашиглах гэхээс илүүтэйгээр өөрсдийн редакц дээр үүсч байгаа болон цуглуулсан датан дээр анализ хийгээд хэрхэн яаж илүү нөгөө нийгэмдээ сайн үйлчилж болох вэ гэдэг талаар бол манайхан зэрэг маш олон зэрэг толгой ажиллаад ингээд бодож байгаа. За дээрэс нь бол Монгол улсын одоо өнөөдөр бид нэр тогтмол хэвлэл үүссний 113 жилийн ойг тохиолдуулаад энэ арга хэмжээ хийж байна. 100 жилийн сонины архив маань цахимжаагүй байгаа. Намайг засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байхад чөлөө твлээс сантаа бид нэр цахимжуулах ажлыг ярьж исэн боловч үнэхээр чадаагүй. Одоо бол хиймэл оюун ухаан гарч ирснээр биднэрт ийм шаардлага бүр илүү яаралтай болчихж байна. Тэ за игүүнийг хэдүүлээ аваад үзье. Би яг үнэндээ бадралхаас энэ асуултыг асуугаагүй игүүнийгээс асуусан. Чиний дотор одоо нөгөө нэг юм сонин мөрний мэдээлэл байгаа юу гэдгсэн чинь сонгомол байдлаар захимаар олдсон зарим сонины зарим дугаар байгаа гэж байна. Тэгэхээр энэ дээр бид нэр ихэ мэдээллийн тэнцвэртэй байдлыг буюу игүүнийгээс тэнцвэртэй мэдээлэл авна гэдэг асуудал нь хүндрэлтэй болчихж байгаа. Тэгэхээр 100 гаруй жилийн сонины архивыг захимжуулах гэдэг нь хэний хийх ёстой ажил юм бэ гэдэг ч юм уу. Тэгээ яг энэтэй холбоотойгоор бид нэр яг үндэ анх удаа л төртөө одоо харьцаж үзэж байна. Тэгээ энэ дээр бид нэр data.org гэдэг байгууллага руу тэтгэлгийн санхүүжилтийн ийм санал явуулсан. Тэгээд Voyager манай хоёр хамтраад одоо 3 сарын 12-нд сонгон шалгуулалтын ярилцлагандаа орно. Тэгээ яг ямар ч хэсэн эхлэх юмдаа байгаа байхтай яаж хийхээ гэдгийг мэдэхгүй магадгүй bias-ыг бид нар яаж тэр data populate хийх гэдгийг мэдэхгүй юу чалгах юм уу ч гэдгийг мэдэхгүй байна одоогийн төвшөнд. Гэтэ ер нь бол ингээд илүү эрчтэй байхгүй бол хоцорхоор төвшөндөө бас хүрчээд ийна гэдэг мэдрэмжийг манай салбарын ер нь бол ингээд аваад ийна. Тэгэхээр хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд хүний мэдих эрхийг хангахын тулд яаж ашиглах вэ гэдгийг манай салбарынхан бол маш сайн харцсан байгаа гэдгийг би бас саяхан судалгааны ярилцлагууд хийж байхдаа ингээд анзаарсан. Тэгэхээр яг түр юу хийх хэрэгтэй вэ гэж харж байгаа хэмжээнд ихээсээ илүүтэйгээр манай салбарынхан юу хийж чадна, юу хийвэл илүү үр ашигтай вэ гэж байгаа тэр санал дээр үндэслээд магадгүй бас ямар нэгэн байдлаар дэмжлэг төлөвлөх боломжтой бол их тустай байх юм а гэдэг имийг бас дайж дамжуулах гэсэн. Тэгээд цаг маань ер нь бол дууссан байна. Тэгээ би тэгэд 2 цагаар хоцорсон явж байгаа. Тэгээ төгсгөлд нь танд бас магадгүй би хитрхи хайрцаглаад исэн байж магадгүй. Тэгээд та манай салбарынханд хандаж тийм ээ ийм суур нийгмийн хувьд одоо гудамжинд явж байгаа нэг иргэн нөгөөдөө итгэх юм уу гүм үү гэдгийг шийддэг салбар гэж бол бодоод байгаа. Та төрийн хувьд ч гэсэндээ ер нь бол тийм үл итгэхтэй намайг яаж унгаах гэж байгаа бол гэдэг ч юм уу. За эсвэл ямар улс төрийн тоглоомд манай арга хэмжээг ашиглах гэж байгаа бол гэдэг ч юм уу. Нуугаад явах уу тийм хар байсан. Өнөөгөө надаас бас энэ ярилцлагыг танахаа санаачилсан юм уу цаанаасаа яасан юм уу гэх. Тэгэхээр ийм хар хүм болгоно ингэ байна гэдэг бол бид нар нийгэм маань нэг нэгэндээ итгэж чадахгүй байна. Нэг нэгэндээ итгэж чадахгүй бол хамтарч ажиллаж чадахгүй бол тэгээ хөтөлцөөд нурнаал гэсэн үг байх гэж би бол одоо Монгол Улс иргэний үед бодоод байгаа юм. Тэгэхээр та бид нарт хандаж юу хэлмээр байна? Одоо ямар ч гэсэн ийм тодорхой ихтгэлцэл бас бидэрт үүсэж байгаа гэж бодож байна. За юуны өмнө би бас баяртай байгаагаа та бүхэнд хэлхэн зүйтэй баг. Би Дулам орлоотой өнөөдөр ланх удаа уулзж байна. Талбай дээр нэг болцсон. Талбай дээр нэг уулзсан юм. Номын баяраар. Номын баяраар. Би хөөж явж байгаа нэг ном өгсөн бас. За тэгээд тэрний юу хэлж байгаа гэхээр би энд одоо санамсаргүй биш ч гэсэн ямар ч байсан ингээд орж ирсэндээ баяртай. Гэхдээ бараг өнөөдөр мэдлээ би сая орж ирээд мэдлээ. Өнөөдөр сэтгүүлчдийн өдөр гэдгийг мэдчихсэн. Сэтгүүлчдийн өдрөөр сэтгүүлчдтэй уулзах юм байна гэж мэдхээр би арай өөр форматаар уулздаг гэж яг үнэ хэлэхэд бол би өөр уулзах гэж бодож ирсэн. Гэхдээ ийм эрүүл хандлага манай сэтгүүлчүүд шинжилт өөрчлөлт хийхээр энийгээ бас брейк гэдэг чинь одоо эвдлэхээс өөр аргагүй болсон юм байна гэдгийг ойлгосон дуудлага байна. Тэгээ шинээр босхоё гэсэн тийм хүсэл эрмэлзэл өнөртөж байна. Та бүхний нүд хамар одоо бүх сэтгэл зүрхчин бас ингээд нэг юм өөрчлөлтийн төлөө байгааг асуултуудаас өнөртөж байна. Тийм учраас тэгээ бүгдээр ингэж идэвхтэй оролцоод яаж ийм эрүүл сарвал нийгэм байгуулахын төлөө үн зөвийн төлөө тэгээ голцоо сэтгүүл зүйн салбарч эмгтээчүүд байна. Илүү шударга дайчин үнний төлөө тэмцэгчд байдаг гэж эмгтээ сэтгүүлчдийг бас ярьдсан байлээ. Эрэгтэй сэтгүүлчдээ бас үгүйсгэж байгаа юм биш. Илүү мэдээж ухаантай дайчин ойлгомжтой. Ер нь хамгийн гол нь ийм эрүүл чиг хандлага та бүхэн маань цэгцэрчвэл Монгол улс цэгцэрнэ. Та бүхэн бол үнэн зөвийн төлөөх тэмцэгчд бааtruуд яг энэ чиг шумаа бариад ингээ бол улс орнд маань мөн ч хэрэгтэй байна.
ард түмнээ зөв тийшээ соён гэгэрүүлж дагуулах улсууд нь та нар хөдөлгч хүчил локомотив нь массыг зөв мэдээлэл гэдэг бол соён гэгэрүүлнэ, ард түмэн илүү зэгцтэй зөв чиг хандлага тогтно. Тийм учраас энэ өдөр ийм сайхан яриа хэлцүүлэг хийж байгаа чинь сэтгэлээс талархаж байна. Яг л бид бүгдээрээ л нэг монголчууд, нэг л эх оронтой, нэг хэлтэй, нэг түүх уламжлалтай, нэг соёлтой бүгдээрээ л энэ улсынхаа сайн сайхны төлөө улс орны сайн сайхан багаас гэсэн чин сэтгэлээр жигүүрлдэг гэдэгт би итгэдэг. Тэр л зорилгоор та бүхэн өнөөдрийн хэлцүүлгийг хийж байгаа чинь их сайхан байна. Тийм учраас та бүхний зорилго үйлсэд их амжилт хүсье. Энэ зөв үйлийг дэмжих нь засгийн газрын ажил байх ёстой үүрэгтэй. Монгол хүн бүрийн зөв санаачлагыг бид дэмжинэ. Тийм учраас яг юм ил тод элен долонгүй ярьж байгаа гэдгийг би сонсоод сая үүдэнд орж ирэхдээ дулам орлогоо сонсоод бас сэтгэлд нар мандах шиг боллоо. Тэгээ Монголын хөх тэнгэрт энэ гал морин жил үнний гал хэвлэлийн үн зөв гал нар мэт мандаж хүн болгоныг адил тэгш гээгүүлэх болтугай гэж ирээ. Ямар гоё үгүй. Би үнний нар мандна гэж те. За тэгээд ямар ч гэсэн бидний урилгыг хүлээж авч маш нээлттэй ярилцсан танд баярлалаа. Ямар нэгэн байдлаар асуултанд гэдэг юм уу одоо хариулахгүй гэдэг ч юм уу те урьдчилж асуултанд ямар нэгэн цензур тавих ч юм уу тийм юм бол байгаагүй. Тэгэхээр одоо шинэ ерөнхий сайд маань бас илүү нээлттэй байдлаар хэвлэлтэй харилцах ийм бодлого баримталж байгаад гэдэг юм уу те тэрийг үйлдэлээр үлгэрлж байгаад үнэхээр маш их баяртай байна. Бид нар ч бас нэлээд хэцүүхэн хэдэн жилийн ард гарлаа шүү дээ те нэг ч юм лайв ярилцлагагүй хэдэн жилийн ард гарсан. Тэгээ ер нь бол цэгцэрсээр ч ирсэн. Тэгээ бүр илүүгээ цэгцэрх юмдаа байгаа юм байна гэж үнэлээ. Тэгээ та манай орон нутгийн хил мэдээллийн байгууллагуудын панел хэлцүүлгийг бас цаг гаргаад сонсороо 45 минут магадгүй танд байр суурь сонсох гэж 1500 км-ийн цаанаас ирсэн хүмүүс байгаа учраас хэрвээ цаг зав байвал та зэрэгтэл суугаад ихний ширээн дээр юм те суугаад сонсороо гэж хичээнгүйлэн өрөх байна. За тэгээд баярлалаа танд.